Миний Роза нэг баг гэж яагаад хэлчихвэл жоохон одоо хамт байгаа нэг хурдан согтоо мөн би Роза байна гэж шүү дээ. Шампань Роза вайн дээр арай би хурдан согтоогоод байна гэж би хүнийг хараад идэв. За энийг сайхан бичиж авч яагаад зоргиогийн бүх танилуудад энийг үзүүлэх хэрэгтэй байна шүү. Зоргиотой Роза бити яваараа гэж. Хайргаа ер нь нэг согтоо гэж бодог байна. Зоргоо юу? Тийм ээ. Баберхан байна. За, сайн уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан. Таны ажил төрөл өндөр үү? Гайгүй, давгүй. Тэгэл гагшаа сайн явж чадахгүй байна уу корона гэдэг. Тий, коронавигод ойрч ирээсөө гадаад тийшээ аялал явж чадахгүй. Яг дотоод дээр яваал тэгэл хот дотор дээр бол яваад л байна. За, зоргоо ахын нэг чамтай нэг ярих яриа чи хаана байна? Түүн одоо офс дээр л байна ажил дээр. Ажил дээр байна уу? Тийм үү. Чи ямар нэгэн уулзалт хүн амтанд уулзах ажил байна уу? Би нэг яваад очивол боломжтой болов? Тэгтээ гайгүй өнөөдөр чи амралтын өдөр болохоор би нэг жоох юм амжуулах гэсэн бараг л дуусчихна. За. Урд тэр нэг Swiss Cafe-ны тэнд нэг ажил дээр байна уу? Премьер дээлэр дээр. Тэрнийхэн тэнд офстойс хоёр дахь хотно. За. Окей. За тэгвэл шууд яваад очие тхөө. Чи тэр хүлээж яах нэг удахгүй. За. Ажил дээр байгаа маань явж очиод шууд толгондаа үгүй гэж хэлэхгүй шүү гэж хэлж байгаа. За, ковид чинь мэдлэг болчиход байгаа шүү дээ. За, ажиллагаагүй юу? Гүй гайгүй дээ. Та чинь камер мамиртай. Нэг ажил байна. За. Окей. Болсон. За, нэгдүгээр чи надад үгүй гэж хэлэхгүй шүү. Тэр ч одоо яана. За. Уу яг үгүй л гэж хэлэхгүй байхгүй юу? Тэгээ ерөөсөө заа гэж хэлнэ гэсэн үг дээ. Нэвтрүүлэг гэдэг гэсэн тийм үгүй. Тэгэхээр чи надад тийм гэж хэлнэ гэсэн. Дахин ийм санаатай байгаа юм аа. Ер нь бол яг Wine Page нэвтрүүлгийнхаа Валентины Гэгэм Валентины яг 10 чим их гэдэг шүү дээ. Окей. Төсөөлцсөн үү баг? За, яра. Тэгэхээр тэр Гэгэм Валентины өдөр зориулаад надтай нэг хамт аялж ирсэн давгаа гэж залууг санаж нэг байна. Ахалтайгаа шин завгаа гэдэргээд ороод идэг. Тэр давгааг би чамтай уулзуулаад. За. Та хоёр хоорондоо одоо юу гэдгийг чиний дуртаач гэдэг танаа эхнэрийн дуртаач гэдэг юм хоолыг хийгээд тэнгүүтээ чи өөрийнхөө эхнэрийн характерыг мэдж байгаа юм чи виногийн сонгоод тэр ахын нэвтрүүлэг дээр гардаг шиг ер нь виног яаж сонгодгийг виноны соёл гэдэг юу юм гэдэг зүйлүүдийг бас ярилцъя гэсэн нэвтрүүлэг хийж бодчих. Чи бол одоо ингээ хувцсны соёлыг бас түгэж байгаа хүмүүсийн нэг ягаад гэвэл хүн ингээд яг өөртөө таарсан өөрийнхөө одоо яг ингээ би нэг таарсан зөв хувцсыг хүмүүсэх ёстой гэдэг талаас дээрээс нь хувцс гэдэг бол бас хүний өөрийгөө илэрхийлэх бас нэг одоо хэл юм аа гэдэг ярьдаг штеп. Тэрнтэй чи адилхан хувцас, хоол, хүнс хэрэглээ гэдэг зүйлүүд бол бас тийм соёл юм аа гэдэг энэ ухагтхунаар хэдүүлээ нийлээд танай их нарт нэг юм одоо Валентины тусгай дугаарын surprise барья гэж бодсон. Тэгээ нэг чи одоо надад татгалзахгүй заа гэж хэлэх ёстой учраас одоо заа гэж хариулах ёстой. За. Сайн байна уу? Сайн байна уу? За. Ажил сайн уу? Ажил сайн. За, ишээгээ суучих. Сюрприз юм байна шүү дээ. Мэдээгүй л авчрах юм байна. Ер нь бол өөрөө тэгж хийжсэн үү? Үгүй шүү дээ. Яг намайг хүмүүс амар романтик гэж боддог. Гэхдээ нэг яг юм амар сюрприз барьсан бол бараг байхгүй. Байхгүй юу тий. Тэгвэл ингээл барьчих. За тэгээ. За давай. За. Цаг гаргаад бидэнтэй Wine Page нэвтрүүлэгт оролцож залуучуудын төлөө бас виноны талаар ярилцах гэж цаг гаргасан дэх баярлалаа. Хоёулаа ч уцаар л яриад идэг. Одоо л яг нүрээ харж танилцсан шүү дээ. Харин. Travel бол бас их юм үз. Маш их. Аялал. Одоо жилдээ чинь 4 сизон байдэ.
За. Spring Summer Fall Winter тэр нөө pre main гэ хоёр хавагдаад. Тэгээ манайх ч одоо бараг 10-аад брэндтэй харьцдаг. Брэнд болгон нэг одоо ижил хугацаанд одоо баянга зарлдаггүй. Тэгэхээр чинь ерөөсөө бараг сарда 2 Европ явдаг. Би эдгээр бол жишээлбэл ингээд хувцс бичак эдгээр авахта юм Аз хувцс одоо загварынхаас биш эсэргээрээ Европын нэг жоохон рост урттай тийм эднэрийг авахгүй бол угаасаа Багдад болтгүй л дээ. Тийм. Бид нар сая бас энэ жил нөгөө яг аль биесээр Канада гүзэг оруулж ирсэн. За. Тэгээ Канада гүзэг оруулж ирж хахад бид нараас Азтай гэж бас тэд худалдагч нарын нь одоо санал болгосноор Fusion Fit гэдэг загвартай Аз өмсгөлтөйг нь бас мэрсэр авсан. Монголчууд бол тэр Аз өмсгөлтөө нь болохгүй юм байна лээ. Ер нь бүр хэтэрхийл жижиг биетэй туранхай хүн биш бол яг нормалны монгол хүн бол ер нь Европ хувцас шингээч шүү. Чи жишээлбэл хуулиар дээр ярьж явах чинь нэг виноны тухай нэгжсэн шүү дээ. Би ч айгүйх вино одоо хэрэгэлдэг гэх нь хайшаа тий. Би винон дуртай гэл. Би гэхдээ тэр үеч гайхчихсан л да. Ягаад гэвэл одоо чи ийм залуу тэгээд вино хэрэгэлдэг, виног ойлгодог гэх. Тэгээ яг дараа нь нэрээ эн чинь одоо fashion business хийдэг хүн юм чи одоо винотой ойролцоо байх нь. Тэгэхээр ингээд магадгүй тэгэл Европт очиод хувц хунаар захиалга нэтэр ихлэх чинь заавал хүлээ авалт одоо хоолунд заавал винотой хоолтой холбогддог бах тий. За өнөөдөр хэдүүлээ вино ярина. За. Вино бол ер нь хэрэгэлдэг үү? Вино хэрэгэлнэ. За ямар тавтамжтай хэрэгэлж байна? Сүүлийн үед бол нэлээд хэрэгэлж байгаа шүү. Тий. Коронагийн үед чинь бол тэгэл гэртээ би таар чи гадар хоол ер нь бол карантин байхгүйсэн ч гэсэн нэг иддэггүй байсан. Өө тийм үү? Тий. Дандаа гэртээ хоол хийж идэнэ. Нэг бол манай нөхөр хийн, нэг бол би хийн, ээлжлээл. Тэгээ манай нөхөр ч юм бас айгүй сайн тоогооч штэ. Өө тийм үү? Би бас хоолнд айгүй сонирхолтой. Тэгээ бид хоёр хоолтойгоо хамт янз бүрийн винонууд ер нь try хийж үздэг. Тэгээ винонд айгүй дуртай штэ. Тий. Яг нь нэгдүгээрт ажлын бас тодорхой хэмжээний шаардлага, хоёрдугаар нь амьдралын хэв маяг гэх юм уу. Одоо нөө сая хэлснээр сардаал 2 удаа баг Европ явж байгаа. Тэгэхээр мэдээж тэр хамтрагч нартайгаа уулзаж оройн хоол эднэрт орно. Заримдаа хүмүүс чинь чи ямар винон дуртай, ямар вино захиалмаар байна гэж асуун. Вино биендээ бэлэглэх соёл байна. Тэгэхээр бас нэг хүний өгж байгаа бэлгийг, хүний дайлж байгаа виног бас нэг зөв амталчих. Тэрнийхэн талаар нэг бас нэг 5-10 минут яриа өрнүүлчих. Тийм бас соёлтой боловсролтой байх ёстой болов гэд би өөрийнхөө хэмжээнд жоохон сонирхтой. Тэгтээ мэдээж таны хэмжээнд ч гэдэм үү. Би хүмүүсийн хэмжээнд сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь хараа одоо манай Vine page хийж байгаа нэг шалтгаан чи би өөрөө ч гэсэн тийм виноны мэрэгжилтэн биш байхгүй юу. Миний зүгээр хийгээд байгаа зорилго яаж юм яг чамтай адилхан. Хүмүүс ийм соёл байдаг юм байна. Энэ соёлыг ойлгоод ийм соёлыг сурах ёстой юм байна. Мэдрэх ёстой юм байна. Бизнес хийж байгаа улсууд янз янзын хүмүүстэй уулзахдаа тийм ээ ярьж байгаа юм ин ойлгодог байх хэрэгтэй юм байна. Дэлхийд даяар ийм соёл байдаг юм байна. Тэр үтэл манай Монголч гэсэн өөрсдөө эдийн умдааны соёл байгаа шүү дээ. Тэрийг бид нар дэлгүүлэх хэрэгтэй юм байна гэл амхандаа нэг жоохон тийм урам өгөхгүй л би хичээгээд байгаа юм л да. Манай үеийн ер нь бас вино сонгодог болчих тий. Чамд гэж анзаарч байна уу? Тийм шүү дээ. Бид нар чи юу дээр үед чинь Монголд чи вайн мэддэггүй айгу баг. Тэгээд вайны юм тустай шап гэж ч байхгүй. Тэгээ одоо Монголд ирсэн чинь бол нэлээ өргөн хэрэглээтэй болсон юм шиг санагдсан. Амар олон дэлгүүр болсон тий. Ер нь ямар төрлийн хоол төлхөө хийж байна? Чиний хувьд? Би чинь Солонгост амьдраад удсан штэ. Өө тийм хэдэн жил вэ? 10 гаруй жил амьдарсан. Тэгээд би яг Солонгосын өөрийн тэр хоолны соёлд амар дуртай байхгүй юу? Тийм тэгээд би солонгос хоол айгу хийдэг. Манай нөхөр бол дандаа Итали хоол, барууны хоолнууд айгу хийдэг. Ингэдэг штэ хувцсаар бол хүнийг одоо анхны импрешн төрж जैन те ямар хувц өмсөн байна гэж за нэг энэ ийм хүн байж магадгүй ч үгэн. За магадгүй бас эрэгтэй хүний хувьд бас зүүж байгаа цагаар нь бас тэр хүнийг үнэлдэг те за нэг ийм албан шаа. Нөгөө төгөр виноч өөрөө маш олон төрлийн бүр мэдгүй хэдэн 100 мянган шиг үүдээ. Тэгэхээр бас энэ хүн ийм вино ууж байгаа юм чи нэг иймэрхүү амтан дуртай, иймэрхүү характертай юм байх шүү гэдгийг бас мэдчих боломжтой юм шиг надад санагдаад байна. Тэгээд өөрийнхөө бас дуртай амт, дуртай одоо зүйлийг хайхын төлөө сүүлийн хэдэн жил жоохон амталгаа хийсэн. Винотой ер нь анх яаж танилцчихээ? Танилцсан ч гэдэг юм яаж хэрэгжилж? Хамгийн анх чинь яасан штэ. Миний амьдралын одоо хамгийн анх
алкогол амсаж үзсэн тэр зүйл нь бол вино байсан. За. Би чинь 18 настай байсан. Тэгвэл яг 10 жилээ төгсөөл. Тэгэл яг тэгдэг штэ тий 10 жилээ төгсөөл насан туршил. Сохтруулахандаа хэрэглээ. Тий 10 жилээ юу төгслийн баяр маяраа тий. Тэгдэг штэ. Тэгээд яг вино байсан баха. Улаан вино байсан. Яг ямар төрлийнх нь нэсэн санахгүй. Тэгэхэд чи юу ч вино миноны талаар мэдлэхгүйсэн. Яг тухай тэгэл уугаал анхны виноны сэтгэл бол бас чанга байсан. Виноны тал дээр бол хоёлаа. Нилээ жоохон ярих байх гэж бодоод байгаа шүү дээ. Тэгнэ. Яг би чи ингэсэн нөө эхлээд би чи айгүй нөө sartorial амьдралын хэм маягт илүү нөө Taylor бизнес руу орсон. Тэгээ тэр утгаараа 5 жилийн өмнө Isaiah гэдэг Италийн брендийг нээсэн. Тэгээ ер нь та анзаарсан бол яг Итали хүн бол Итали виногоо л уун, Франц хүн бол ер нь Франц виногоо л уун. Тэгээ би бол эхний нэг 4-5 жил бол ер зөвхөн Итали вино л уудаг. Зөвхөн Итали. Ингээл яг тэр нэг Итали юугаа яхахын тулд. За тэгээд сая нөгөө өнгөрсөн жилээс нөгөө Францын тэр Сан Лоран, Селин, Кристиан Диор гэдэг брэндүүдийг бас оруулж ирсэн болохоор бас сүүлийн жил илүү жоохон Франц винонуудыг судалж сонирхож байна. Танаа одоо энэ Winepedia гэдэг нэвтрүүлгээр дамжуулаад зөндөө хүмүүст хүрч байгаа хаа. Би бол аягүй хүздэг танаа нэвтрүүлгийг. Баярлаа. Батбаяр ах чинь бас айгүй гоё ярьдаг штэ. Вайны талаар айгүй олон айгүй өргөн мэдлэгтэй. Тэгээ тэр би нөхөртөөгөө л сууж байгаа л Батбаяр ахын тэр юу лээ дэлхийгээр аялагч. Тэрийг айгүй хүздэг. Тэгээ дараа нь Winepedia-г үздэг болсон. Зөв. Одоо хоёлаа Батбаяр ах дээр Бабер ах дээр очино. Бабер ах ресторан түлээж агуурлаа. Тэг өнөөдөр виноны талаар ярина. Ер нь залуусын сонголт яагаад вино бас сонгож байна. Тэгээд виног ер нь яагаад тогтмол хэрэглээд байна. Виноны ер нь бусад согтууруулах ундаатай харьцуулбал даваа сул тал нь өөрийн чинь бодлоор юу гэдгийг гээд ингээд ерөнхийдөө энгийн юм ярина. Бас Чили винонд их дуртай. Австрали винонд дуртай. Зөв. Аргентиныг бас жоохон. За би юуг бол яг сайн мэдэхгүй болохоор сайн чадахгүй байгаа юм аа. Нөгөө Калифорни винонуудыг бол бас нэг сайн мэдэхгүй ч болохоор тэр юм уу. Нэг сайн автаггүй шүү дээ. Би анх яг миний бодлол вино бол эмэгтэй хүний drink гэж боддог байсан. За. Зөвхөн эмэгтэй хүний. Эмэгтэйчүүд тухайн үед ягаад чи танай солонгос эгч нартайгаа найзуудтайгаа суугаал дандаа вайн л удаг. Яг эрэгтэй хүмүүс суугаад вайн ууж байгааг сайн мэддэггүй байсан. Тий. Тэгээд вайн ч өөрөө усан үзмнээс гаргаж авдаг. Тийм, цэвэр усан үзмний шүүс гэхлээр айгуу гоё. Тий. Авраг дурд нь ирж шнэ. Үгүй би ерөөсөө ирээгүй. За чи чинь Итали вайнд дуртай гэсэн тий. Би чи энэ ингээ Итали вайнууд байна. За чи Итали вайнаа сонгочихдох уу? За тэгээ. Би Францыг бодож байна. За чи ямар вайн аав гэж бодож байна? За би чи ер нь миний Италийн гараа Тасканыгийн Френзэг хэсгэсэн. Тэгээд шууд нүдэнд Кянте тусаад байна. Флоренс. Тий. Флоренс биш юм уу? Үгүй яг би хамгийн анх Италид очихдоо Флоренст яг очиж байсан байхгүй. Амар гоё газ. Чи тэр гол дээр гүүртэй дундуур нэг юм хамгийн худалдааны өдрүүдтэй. Тэргээр явж исэн л та тий. Ер нь бол солонгосчууд чинь өөрсдийн тийм алкогольны маш тийм юм хүчтэй соёлтой шүү дээ. Тийм нөгөө нэг сүүжүү. Тэгээд өөрсдөө бас тийм юм вайнтай. Тийм. Бунжа гэд ер нь бол нэлээ монголчууд яг мэддэг хүмүүс айгүй дуртай байдаг. Тэр вайн байдаг. Тэгээд тэдэс ягаал ер нь түлхүү хэрэгэлдэг. Тэгээд сүүлийн үед болохоор сүүлийн үед ч яах вэ? 10 жилийн өмнөөс гэх юм уу? Тийм айгүй өргөн хэрэгэлж эхэлдэг болсон солонгосчууд. Яагаад гэхлээр идэх одоо хоолтой нь жоохон юу яадаг юм бол хоолоо дагаад зогцоод идэх юм бол гэж боддог шүү дээ. Тэгэхээр шууд би сонгочихъя. Кянтинууд байна. Тэгээд би Кянти Классикогийн сонгоё. Чи наа чи амар гоё сонголт шүү. Резерва гэж байгаа юм байна. Тэгэхээр би бол энийг сонгоч. Окей. Би Франц вино сонгоно. За би Францыг сонгохдоо штэ. Хэдүүлээ чи юу лээ? Чи ямар хоол хийглээ? Би чи нэг паста тэгээ нэг мах зах гэж бодоод байна. Гэтэ гол нь тоогоочтойгоо бас очоо сайн. Стейк хийх гэж байна уу те?
Хэрвээ болдог бол Фьорентины стейк хийвэл ийм зузаан махтай. Төв түүхий. За хэрвээ тэх юм бол штэ нэлээд жоохон гүн улаан вайнууд хэрэгтэй юм байна да. За тэр чинь бол ер нь Шира байж болох юм байна. Мизон Кастелийн Шира нэгийг авчи. Медок авна. Медок энэ их гоё. Энэ гоё зааж паста гэвэл нэг цагаан юу авъя те. Цагаан вино авъя те. Sauvignon Blanc энэс нэг авчи. Энэ гоё вайн. Энийг паста те нөгөө хоёрыг махтаа. Окей. Хэрэглэе гэж бодож байна. Нилээн хатуу хуурай сонголтууд байдаг. Яхаа нарийн минь дараа хэлчихгүй. Зүгээр миний сонголтод итдэг. Бас хамгийн анх эхнэрээ би Европ авч байхдаа Флоренцаас аялаа эхэлж ирсэн. Тэгээд тэр утгаараа бас айгүй би Тасканы вайн сонгоод. Хоёрдугаарх нь манай эхнэр айгүй юм тод инээсэн тийм цоглог нээлттэй эмхтэй байдаг байхгүй юу. Тэгээд тэр утгаараа бас тод инээсэн. Тийм чанга инээдэг, инээдэг тийм эмхтэй юм бидэн тэгээд бас техниктэй бэлэг болгож байгаа болохоор бас тийм жоохон түүхтэй юутэй маягийн те. Тийм винол сонглоо доо. Окей. Айгүй их борооны улиралтай штэ. Ааха. 6-7 сарын хооронд юм зүрл тасалгүй бороо ордог байхгүй юу? Яг тэр үед нэг юм жоохон сайд ч юм уу тийм романтик ч юм нэг иймэрхүү үед тэгээд тэр чинь макколигаа одог байхгүй юу? Айргаа одог. Тийм үед илүү. Тийм юм гамбар шарвин шиг тэрнтэйгээ хамт удаг. Нэр айгүй тийм зохицолцуулж удаг алкогол. Итали гэлтгүй ер нь Франц, Итали одоо виноны уламжлалт соёлтой орнууд ч гэсэндээ виногоо цаг агаартай бас уйлдуулж уудаг юмнууд байдаг. Хүдэнд халаагаа дуучдаг, халуунд цагаан вино бол ягаан вино хөргөж байгаа дуучдаг ч юм уу тийм цаг агаартай бас хослуулдаг юу байдаг вэ? За давагдолж бид нар Вадгаа гэж нэрлэдэг. Сая бид нар нэг Монголоор аялах аялал дээр манай аялын багийн бүрэлдэхүүн муу явсан. Тогооч. Манай Вадгаа ахлах тогооч маань та нарт чамд одоо туслаад эхнэр чинь сюрприз барихад одоо бэлтнэ гэсэн. Маш их баярлалаа. За тэгээд амжилт хүсье. Та хоёр дүүл алтгоонд орж би уцаа солиод. За битээр ажилд оръё. За тий. За окей. За ямарчсан зочлоо. Очиод байгаа газраас нь аваад хүрээд ирлээ. Байгаа газраас нь аваад ирж аваад хүрээд ирлээ. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч манай Wine Page-д оролцоход зөвшөөрсөнд их баярлалаа. Одоо миний хувьд одоо таныг хараад маш баяртай байна л та. Тэгээд гол нь одоо энэ чинь Wine Page гэдэг нэвтрүүлэг байгаа шүү дээ. Тэгээд миний хувьд болохоор wine гэдэг зүйлийг сайн одоо мэдгүй. Зүгээр одоо би чамд вайны тухай угаасаа бид нар зөндөө гоё юмнууд ярьж байна. Тэгэд одоо намайг одоо яагаад те вайн яг энэ удаа бид зүгээр явахтай сайн мэдгүй хүний те виноны тухай ярилцъя гэж бодсон байна. Залуугийн төлөө тийм ээ. Окей, за ширэн цай. За баярлалаа. Цаах уу. За Солонгост байсан гэсэн үү те? Тий. Энэ Бодсон уу? 10 гаруй жил 11 жил. Өөх 11 жил. Сургууль сурсан юм уу те? Тий. Эхлээд их сургуулаа төгсөөд тэгээ мэрэгчлэрээ мастер хамгаалаад тэрний дараа яг мэрэгчлэрээ нэг 5 6 жил ажилласан. Тэгэл Монголд ирсэн дээ. За. Мэрэгчлэр ихлээр ямар мэрэгчлэр ах вэ? Ер нь бол бакалавра бизнесийн удирдлагаар төгсөөд магистра болохоор үйлчлэгээний маркетингчээр төлхөө сурсан. Тэгвэл Монголд их чухал сэдв байж байгаа маркетинг гэдэг чинь. Ер нь бол Монголд их сургуульд оюутан байхдаа ирэх болгонд бол мэдэрдэг байсан л да. Яг Монголын одоо бүх үйлчлэгээний салбаруудаар би үйлчлүүлж байгаа хүн. Тэгэхээр жоохон сэтгэл дундуур үе зөндөө байдаг байсан. Тэгэхээр би ер нь энэ салбарыг айгүй хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн надад тийм санаа орж ирсэн. Тэгээд би тэрэндээ айгүй дуртай байсан өөрөө. Тэгэл яг тэрүүгээрээ дагнаж сурсан да. Би нэг асуулт үлдээсэн. Ямар вино дуртай? Найзуудаа ямар виноор дайлах вэ? Яг найзуудаа ирэхлээр чинь айгүй их вино уух шаардлага гарна. Тэгэхээр яг ингээд айгүй тийм бас тэ үнтэй тийм виногоос тэр бүрчлэн гаргаж чадахгүй. Тэгэхээр яг ингээд
дундаж миний одоо дуртай вайн болохоор Cabernet Sauvignon байдаг. Ширагийн төрөл. Би бол шираад айгуу дуртай. Тий. Гэдгээл ороод ирсэн чинь баахан камер гэрэл мөрөл болцсон байсан чинь жоохон эвгүй байна гайгүй. Хан жоохон эвгүй л энэ. Гэтэ яг гайгүй бас тасцсан. Солонгос тийм нэг нэвтрүүлэг байдаг гэсэн. За. Юу тухайн нэвтрүүлэг? KBS телевизийн нэвтрүүлэг. Солонгос сууж байгаа гадаад бүсгүүчүүд тийм солонгос хэл сураад. Би наадах чи яг саналаа. Нэг баахан эмэгтэйчүүд нэг Америк одоо бүр маш өөр орны хүмүүс Монгол хэлээр солонгос хэлээр яриад авчихдаг нэвтрүүлэг мөн үү? Тийм мөн. Тэгээ солонгосын одуудтай эмэгтэйчүүд суугаад өөрөө өөрсдийнхөө яг орны соёлыг тэр солонгос соёлтой ингэж харьцуулж ярьсан тийм ток шоу гэх юм уу. Нэг одоо зураг авалтанда өглөө бараг 12-оос оройн 6-7 хүртэл ингэ суучдаг. Тэгэхээр би яг юм нэг камерын жоохон мэдээд ах шиг байна тий. Тассан баг шиг. Гайгүй. Окей. Вино ингээд ямар давтамжтай хэрэгжилж байна? Давтамжийн хувьд давтамжийн хувьд нэг 7 хоногт 2-3. За бүр ихтвэл 5. Тэгэл хасан бүтэн санд яг гэр бүлийнхэнтэйгээ яг ингээд суугаал нөхөртөөгөө вайн уун. Тэгэл найзуудыгаа дуудана. 3 өдөр гэж бас байна те. 5 өдөр бас орчтой. Тэр чи ингээд 3-5 тагснаас 4. Тийм байна. За хаяа тэгээ ажлын өдөр эхэлж штэ бас тий. За энэ 7 хоногийн амжилт гэж нэг өдөр ингээд 5. Бодохоор одоо өөрөө чи маш нэг нэвтрүүлэгтэй ойрох болсон бас нэг шалтгаан байна. Яг бид хүнээс сонссон юм. Юу гэж бодсон вэ гэхээр чамаа ингээ анх ингээ нөхөртөө танилцж байхдаа чамаа хамгийн их сэтгэл хөдлөсөн мөчн та вино уусан шиг байна тий. Тэгэхдээ танаа нөхөр айгүй гоё вино сонгосон гоё байсан гэ. Тэгээ би чи нэг найзтай хэлсэн юм шиг үлээ шүү дээ. Тэгээ тэр нөхөрдөж ирсэн байхгүй юу. Зоргоотой танилцахтай ямар гоё вино уудаг залуу вэ? Ямар залуу вэ гэж хэлээд тэгээ тэр нь айгүй тийм гоё санагдсан гэж ярьжсэн. Тийм юм байна тий. Тааста мэдээлсэтэй шүү. Яг манай нөхөр бид хоёрын анхны болцоо Солонгост манай нөхөр нам болцоонд өрж ирсэн. Ер нь л өөрөө Монголд амьдардаг гэсэн. Тэгээд яг ажиллаар ирэхдээ надтай Facebook-ээр хоёлаа уулзъя гэд тэгсэн байхгүй юу. Тэгэхээр би за тэгья гэд уулзаад ямар шийсэн миний хувьд болохоор яг Facebook-ээр тэгэж хүн амьтантай танилцаж үзэж байгаагүй. Тэгээд би яг анх удаа танилцчихсан болохоор найз охиноо би дагуулсан байсан байхгүй юу. Чи найзаа нэг дагуулаад ир би найзаа дагуулаад ир тэгээд дөрүүлээ уулзъя гэжсэн. Яг хоёлаа уулзлаа чамар эвгүй штэ. Тэгээд уулзъя гэд хамтдаа уулзж яхад яг манай нөхөр маань өөрөө газар сонгож ирсэн л та. Тэгээд аягүй тийм гоё Итали ресторан байсан. Хослол өмссөн. Тэгээд аягүй гоё залуу, юм джентльмен эренгүүтэй аягүй гоё виногоо тэгээд тестэлж үзээд ууад өөрөө сонгоод за чамд таалагдах гэдэгт найдаж яана гэд сонгож өгчсэн. Анхны сэтгэл аягүй чухал байдаг. Тэгээд би нөхрийнхөө анхны сэтгэл маань юу вэ? Вино уудаг залуу юм байна. Ямар ч байсан те өөр drink бол нэг сонирхдаггүй юм байна. Вино ууд юм байна. Виноны талаар тодорхой хэмжээний мэдрэмжтэй, мэдээлэлтэй юм мэдлэгтэй юм байна гэж би тийм анхны сэтгэхүү. За ямар ч байсан үнэн л юм байна. Тэгэл надад таалагдсан юм да. За өнөөдөр золоодоо зориулаад Бабер ах маань ийм Sauvignon Blanc гэдэг сортын за Францын богдуу мужид үйлдвэрлэгдсэн виног сонгосон байна. Энийг хэдүүлээ одоо амтлаа. Сайхан хөрөөд яг гоё уудаг дээрээ болчихсон байна. Мэдээж виноны тухай нэвтрүүлэг хийчихээ. Тийм учраас хэдүүлээ ингээд виногоо амсчаад тэгээд хоолж агсан байгаа. За. Нилээн мундаг дагоочийг бид нэр өрж авчираад хоолоо дайлах гэж байгаа. За. Мандаа дагооч авчирч байна. Энэхээс хоол. За. За би хоолой танилцуулъя тоогооч юм. За энэ хоолойд
Ямар танилцсан бэ? За тортеллини гэдэг хоолыг хийсэн бабер ах санал болгоод wine pizza намайг нэвтрүүлэгт ингээд спешиал дугаартаа орооч гэдэг. Тэгээд бас энэ завшааныг ашиглаад идэв. Эхнэрээ баярлуулъя гэж бодоод тэгээд бид хоёр сүүлийн бас 6 жил хамт байгаа. Маш олон гоё дурсамжууд хийсэн. Дандаа тэр нь винотой, аялалтай тэгээд юм гоё Итали, соёл Итали хоолтойг холбоотой. Хамгийн анх эхнэрээ бас Европт дагуулж явахдаа Италид очиж ирсэн, Италийн ресторанд очиж ирсэн. Тэгээд айгүй гоё санагдаа. Тэгээд бид хоёрын хайр дурлалын түүх нь бас нэг хизээш мартагдахгүй дурсамжийг үлдээ гэж бодоод энэ нэвтрүүлэгт ингээ орсон байгаа. Хайртай хэлээгүй оролцоосон доочлаа. Баярлалаа. Гоё. So big surprise. Манай ерөнхийдөө чи тань нэстэй юм уу? Тань. За наашаас оч. За яг гар аргаар хийсэн паста байгаа. Баберахтай хамт явахдаа гоё вино сонсон цагаан вино тэгээд эндээ зориулсан даханы махтай Итали маягийн одоо банш гэж хэлэх юм да. Би мэддэгдүүлэхгүйгээ золоог уцаар яриад урилга нэвтрүүлгийн урилга тавихаасаа хэсүүлээл мэддэгдүүлчихгүй яа зүг ярих уу яавал буруу яриад мэддэгчүүлээ гэж нилээ хичээсэн мэдээгүй үстэй. Гэтэ та нар ямар хөөрхий. Манай ахлах тогооч чинь Монголд бас нэлээд гайгүй тогооч байна шүү. Ер нь бол нэлээд сайн шеф штэ. Бид хоёр ээлжлэн л дээ. Тий. Яг ингээл Европ хоол эдмэр санагцсан үед манай нөхөр зэрэг хийн. Яг жоохон Аз тал руу бол би хийн. Давгад орж хийж ахлах тогоочийн заавраар гээд нэвтрүүлэг хийдэг тогооч идэг шүү дээ. Надтай аялаар явж байсан. Тэр тогоочийг урьж авчираад зоргоо тослоолаа. Тэгээд зааврам зоргоо хоол хийсэн. За. Маш их баярлалаа. Ямар гоё. Тэгээд гэртээ бас ийм төрлийн хоол хийх нь үү байх байдаг. Одоо араараас зөндөө гоё хоол гарч ирсэн. За ерөнхийдөө бол зоргоо мэрэгчлийн солиод өөрөө бол одоо хувцс бүтээдэг хувцс уралдаг хүн тэгсэн чинь тогооч болчих үү дээ. Тогооч болно гэсэн мөрөөдөлтөй байсан баг та. Тийм бас тэр мөрөөдлөө биелүүлж чадаагүй бас хизээ чи нэвтрүүлгээр хоол мал хийж үзэж байгаа. Амар гоё байна. Хизээч мартагдчихгүй л дурсамжийг хэлдэлээ өнөөдөр. Цаа минь уусаа би гайхаад тийш юм аа. Яагаад одоо намайг тэ энэ нэвтрүүлэгт оруулаад байгаа юм болоо гэд. Тэгээ өмнөх дугааруудад нь дандаа л ингээл мундаг хүмүүс орсон байх тий. Тэгээ намайг одоо яагаад оруулаад байгаа юм болоо би гайхсан. Тэгээд би чинь бас тийм виноны талаар мэдлэггүй. Тэгсэн манай нөхөр орсон байсан юм бэ. Тэгээ би орж ирж байгаа юм бэ. За. угаасаа л та хоёулаа л байсан байна. Үсвэсэн байна. За тэгээд гоё хоол хийсэн үнэхээр биднэрт бас тусалж тийм ээ. Ахыхаа хүсэлтийг одоо ямар ч үгүй гэж би өглөө дуудаж оруулж ирэхдээ уулзахдаа за би чамаас нэг хүсэлттэй байна гэсэн. За мань нөхрөөс хэлсэн байхгүй танаа нөхрөөс. За хүсэлттэй байна ахын нэг яриа байна гэсэн. За гэж ажил дээр нь очингуудаа за үгүй гэж хэлэхгүй шүү. Зөвхөн за гэж хэлнэ гэж яагаад нэвтрүүлэгтээ өөрөө оролцуулсан. За бидний хүсэлтийг авч хүлээж авсан их баярлалаа. Баярлалаа. Чамч гэсэн баярлалаа. За cheers доктор. Cheers доктор. Хайрын сонгосон байна шүү дээ. Энэ хоолтой их сайхан зөвцгөр байна. Sauvignon Blanc ийм хөнгөн улаан лойлын сүмстэй. Тэгээд равиоли ер нь жоохон хөнгөн далын хоол. Тэгэхээр их сайхан зөгцөх бах. Дотор шанз нь юу юм бэ? Нууц шил. Даханы мах. Жоохон мэдээс улаан сонгон. Тэгээ парсли. Зөв. Тэгэхээр яг ийм цагаан махан хөнгөн ийм төрлийн хоолтой их сайхан зөгцөх байна. Сонгосон. Зөө. Тийм үү. Яг хандны паста. За. Энэ хоолнд дараа зоргоо өөрөө нэр өгөөрэй зэ. Окей. За. Сайхан боллоо. Buon appetito. Би бүр энэ равиолид аяа дуртай ахгүй юу? За. Манай нөхөр надад анх удаа хийж өгч байгаа шүү дээ. Би ингэдэгхгүй нэ Итали явахаараа бас мэдээж хоолны соёлоор ингээ хоолно. Гэхдээ бас нэг яаралтай үед нэг л хоол авдаг, нэг л main course авдаг. Яг дараалал нь шүү. Тэр үед би нөгөө юу аяг авах дуртай байлээ. Осо буко.
Ossobukko. Хажуудаа яг Италид бол нөгөө Миланд бол Милан юутайгаар Миланese risottoтой ирдэг. Тэнгүүд Монгол хүн айгуу гоё. Амар гоё юм удаан чанцсан мах тэгээд хажуудаа хачирд нь бодаатай болсон. Удаан винотой уугаад ингээд яг сүүлийн үед манай ихнэр юунд баг донтцсон. Tartufo. Black truffle ч амар юу штэ. Fresher амар үнэтэй тийм. Яг fresher нөө чи бидний нээр яа. Нөө tartufo-той oilтэй olive oil тэр бүх юм дээр truffle oil. Яг танаас сухад яг tartufo-той ямар улаан вино ч юм уу одоо ямар вино хамгийн гоё тохирох вэ? Truffle-той бол их төлөв. Одоо tartufo-той их төлөв. Паста болон risotto дээр ингээд fresher зүгээр ингээд зороод ингээд хийдэг байхгүй. Тэгэхээр жоохон хөнгөн улаан эсвэл хүнд цагаан винотой илүү зохицсон шүү. Одоо жишээлбэл энэ Sauvignon Blanc-тай бол бас их сайхан зохицсон гэсэн үг. Паста дээр одоо ингээд tartufo-гоо ингээд гой зороод хийсэн бол fresher нь. За дараагийн стейк гараад ирсэн. За дараагийнх Үхрийн гол махын стейк. За asparagus буюу ер нь стейктэй хамгийн гоё тохирдог ногоог бэйконтэй одоо ороогоод. За тэгээд энд нэг хамгийн гол чухал зүйл нь би бүр тогоочоос гуйсаар байгаа тэр onion буюу сонгныг би заавал хийсэн. Энэ Флоренцд явж байхад Виторины бараг хамгийн анх удаа орсон оройн дэйтний хоолнд яг ийм onion хийсэн. Тэгээд яг ингэж бол гараагүй л дээ. Гэхдээ маш гоё. Манай хамгийн дуртай тэрийг Флоренц тэр ресторанд тэр сонгны хэлмээр байна гэдэг болохоор яг тэгж нөө caramelized onion гэдэг чинь ер нь Флоренцийн стейкийг оролцсон юм. Яг Монголд чинь тийм том T-bone байхгүй. Тэгээд бид яг гол махаар аваад олон бэрхтээ явж нөгөө юу яах та гоё вино сонгосон улаан вино. Яг эндээ зориулж медок сонгосон юм тий. Нөгөө хайрынхаа түүхийг эргэж зөвхийн тулд илүү би жоохон Флоренц руу хоолоо жоохон чиглүүлэх гэж хичээсэн шүү. баярлалаа. Манайс асуусан байхгүй. Чи ярьсан чи би нэг армач биш гэдэг байгаа байхгүй. Мантгал юм бэ те. Айгүйх тэгж бодож маа. Ер нь манай Итали шоколадтай хүмүүс ийм л дээ. Яа Италид очоод гэхдээ өстой араа өөрөөс ичдэг шүү дээ. Итали залуучуудын эмэгтэй хүний хүндрэлтэй тий. Үнэхээр гайхамшигтай. За тэгээд миний хийсэн гоё хоолыг зооглоо. Энэ хоолн дээр сонгосон виногийн тайлбарлчвал илүү гоё амттай байх бах тийм ээ. Медок байна. Францын Богдон мужид байдаг медок стандартчлал гэж байдаг. Ийм жижигхэн бүс нутаг байгаа. Gironda гэдэг гол байгаа. Gironda гэдэг голын ертөнцийн зүгээр зүүн өмнөд хэсэгт одоо Францын өмнөд хэсэг гэхдээ Gironda голынхон зүүн талд нь байдаг. Маш их тийм цэнгэг, тунгалаг, тийм гоё усаар усалсан усан үзмээр хийдэг тийм вино. Их төлөв Merlot болон Cabernet Sauvignon гэдэг сортоор хийгддэг. Тэгээ хүнд махан хоолтой их сайхан зохимжтой. Өнөөдөр Итали хоолн дээр хэдүүлээ яг тохиромжтой Франц виногийн ингээд хослуулаад хэрэглүүл амт нь бүрэлэн махныхаа амтыг илүү гоё тодтогч өгөх болов. Баярлалаа. Би бас яг найз нөхдөдөө гадуур дотор хоол гэхээр надад вино сонгох тэр одоо юу даа ирдیں۔ Даалгавар тийм даалгавар одоо бодвол намайг айгуу вино мэддэг гэж боддог манай найз сонгох гэдэг. Би тэр ажилдаа айгуу дуртай. Яагаад тэгэхээр сонгосон виногоо бас яг одоо саянаас ингээд тайлбарлаж хэлэхэд айгуу хүнцэн шингэдэг. Нөгөө ууж байгаа хүндээ хүртэл гоё хэрглэж байгаа тэг хүндээ хүртэл одоо тэр түүхийн соёлын мэдээд ингээд улам тэр вино илүү амттай болж байгаа юм шиг. Тэр утгаараа би бас сонгосон ажиллаа зөв хийсэн юм шиг санагдав. Бас би айгүй их өөрийнхөө клиентууд одоо найз нөхөд одоо айгүй би вино бэлгэлдэг. Би вино бэлгэж айгүй дуртай. Ягаад тэгэхээр бас тэр виногоо гоё тайлбарлаа. Ягаад би энийг сонгосон? Энэ бол энэ яг миний дуртай амт. Би бас таныг энэ амтыг одоо нэг try гэдээ үзээсэй гэж бодож байна. Ягаад гэвэл иймэрхүү амттай ийм сорт орсон те гэдгийг тайлбарлахад тэр виноны үннээсээ илүүтэйгээр нөгөө value буюу үн цэнийг нөгөө story-ны арч ингээд би бас маркетингийн мэргэжилтэй болохоор брэнд гэдэг зүйлийн хамгийн чухал юм нь тэр storytelling байдаг гэж сурсан болохоор аливаа нэгэн бэлгийг өгөхдөө бас ингээд story тэрэнд бол одоо вино бол хамгийн их түүх ярих боломжтой. Тэгээд ус үзмний сорт одоо тэр хольц гэдэг бүх юм ярих боломжтой болохоор би бас тэрэнд айгүй дуртай байдаг. Энэ соус ямар соус вэ?
За энэ соус бол бүр өстой гайхамшигтай хийгдсэн соус. Тэгэхээр энэ маха бэлтжээд махныхаа жоохон үлдэгдэл өөрчлөлт юм шулах хэлэхэд тэрийг ингээ гоё шарж махныхаа соусыг гаргаж байгаа. Жохоо sweet юм байна тийм. Дээрээс нь айгу вино хийгээд виноны амтаа оруулаад тэгээд ер нь нэлээд ингээд стокко бэлдэж авч байж байгаа. Яг сая гарахынхаа өмнө манай ахлах тоогооч яг энэ винотой илүү зогцноо. Нэг хуурай вино юм чинь бас махандаа жоохон sweet амтыг үргээд гоё шоколад тэгээд гоё маслаа жоохон үлдээд гаргаж авсан. Зүг. Гэхдээ агуу тийм соустэй махаччихна. Чихэрлэг зоргоо чи энэ махны болцыг яаж мэдв? Би медиум дамар дуртайсан чи яг медиум ширсэн байна шүү дээ. Эсвэл чи өөрөө медиум дуртай мó? Яг энэ juicy зөөлөн махыг ялчгүй ингээд юм жоо juicy буюу англиар juicy гэж нэрлэж байгаа. Монголоор одоо жоохон шүүслэг. Тэгж хийгүүл гоё болтгол та. Би бол яг өөрөө бол medium rare жоохон дуртай. Илүү бүр юутай тэгээд баг энэ түүхийн мах нөө Франц очоор айгуут мөн тартар дээр захиалж байгаа. Хүмүүс бол жоохон ойлгохгүй. Зүр таг түүх юм ах шүү дээ. Энэ бол баг Аз юм уу? Гэхдээ гол нь нөгөө би махын шаардлагын хамгийн чухал юм нь юу гэхээр амраах хэрэгтэй гэж ойлгосон. Гол нь ингээ амраад инкээрээ жоохон зөөлхөн гоё ингээд шүүслэг болд юм болоо. Жишээлбэл Фьорентины стейк шүү дээ. Тэр чинь бол хоёр гаджидлан аягүй сайн болоо. Докторт нь бол баг улаанаар шүү дээ. Яг нь ер нь махыг юу гэж боддог гэхээр махыг чанаалах тусам, бүрэн болгоолах тусам угаасаа ам чанарууд алддаг. Бас тэгэхээр юу аль болохоор амтлаг сайн идээгүүл мэдээж хэрүүл ахын шаардлагууд бас тавигдах бах. Шүүслэг зөөлөн байх тусмаар гоё тийм. Илүү их сайн гэсэн үг тийм. Ингээ хараадсэн чинь 5-2 бас их романтик юм байна тийм. Би зөвхөн зоригогийн тухай нөгөө болд ах шүү дээ. Болд ах танаа нөгөө аваг наг цах юм тийм. Ээж чинь ахтай. Болд ах үед нэг найз ахгүй юу? Тэгээ болд ах дээр нөгөөдөө тэгж шээ нөгөө. Чиний анх нөгөө Ишагагийн брендийн нээлт болоод тэгээ урлаг өгөөд намайг ирээрээ гэдэг. Би яг тэр үед амжаагүй л дээ. Би хөдөө явж тарсан. Тэгээд болд ахаас зүгээр ярьж байгаа айгүй мэдрэмжтэй манай дөө айгүй мэдрэмжтэй залуу байгаа. Жишээ тэгээд үнэн л юм байна те. Айгүй мэдрэмжтэй юм. Ер нь аль мэдрэмжэнд нь олол явцсан шүү дээ. Фэшн бизнес чинь угаасаа яг ингээл дэлхийн трендийг мэдээж яг өгж байгаа хүмүүс байгаа те мэдээлж байгаа ингэж энэ дараачлын юмнуудад гарна гэдэг юм уу загварууд ч өгж байгаа хүмүүс байна. Тэгээ ялч ч дээрээс нь Монголын хүний өөрийнх нь мэдрэмжүүдийг бас бид нар ч бас заримдаа дэлхийн бас чиг хандлагаас өөр хүн лимчин өөр онцлогуд байж байгаа шүү дээ. Америкт би их сургуулиуд төгсөжсэн. Тэр үед бол Америкт бол яг очиж зөв пивний соёл руу амар сурсан. Би яг энэ фэшн бизнес руу ороод ер нь винонд татагдаж вино руу дурсан ч юм ингээ орсон. Тэгээ яалтчгүй фэшн бизнес юм винот одоо интерьертэй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд айгүй холбогдсон юм билээ. Гадны бас нөгөө очиж төлөөлөгч нар Монголд ч ирдэг бич бас тийш очдог айгүй их дандаа гадуур хоол иддэг. Тэгэхэд бол заашгүй ширээн дээр бол вино байдаг. Бас авж байгаа виногоо ууж байгаа виногоо тодорхой хэмжээнд мэднэ гэдэг бол одоо бусдыгаа хөндлөж байгаас яг байна тийм. Одоо бас амхандаа би чад хатгараа л тестинг хийдэг Монгол. Ихэнх битээр айгүй дуртай зүйлүүд бол тэр аль болох өмнө ууж үзээгүй виногоо амтлахыг хичээдэг. Тэгтээ мэдээж өөрийн гэсэн дуртай одоо төрлүүд бол байгаа. Би бүр найз нөхдөдөө нөгөө тэрэлж мэрэл рүү амрахтаа ингээл албаар 7-8 шил вино аваад тэгээд дандаа би өөрийг яг албаар Аргентин чил дандаа өөр. Тэгэл яг Аргентин чил. Тэгээ би найзуудтай л улсаар нь би нэг тестинг хийжсэн. Аргентин чил одоо Австрали, Калифорни гэл Итали, Франц. Тэрний дараа би Италийн янз янзын вино, дараа нь би Францын янз янзын вино. Тэгээ би найзуудтайгаа тест хийлгүүлдэг ингээд хязгааргүй байхгүй. Вино чинь өөрөө гарч ирж байгаа зүйл нь. Жишээлбэл ингээд яг ингээд зөх температурт нь өрөөнд амсгалуулаад тавьчихсан виног шууд шилнээс задлаад ууж байгаа винод шал өөр амархан байна. Яг хүмүүс зарим нь
жоохон төвхтэй юм шиг санагдчих магадгүй. Гэхдээ яг ингээд үнэхээр ингээд оролдоод үзэх юм бол тэр үтэл ингээд задлцсан хойноо ингээд эргүүлээд одоо шилэндээ ингэж эргүүлж хагаад уугад хүртэл амт үнэрээ өөрчлөлтөд байдаг. Тийм учраас вино ч өөрөө хязгааргүй ийм олон шин чанаруудыг харуулж чаддаг. Тийм ч учраас нэг виногийн чинь амтэ гэж нэрлэдэг. Ямар хоол гарачи хоол вэ? За би яг энд л мастертай за нэг таньд зэвсгийн эрдэм үзүүлээ да. Хоол юу вэ? Ер нь бол юу солонгос л хоолох. Солонгос аав ээж хоёр гээд тустай. Яг намайг их сургуульд байхад манай их сургуулийн багшийн найз нар хүмүүс. Тэгээ өөрөөсөө яг нэг л хүүтэй. Тэгээд охингүй. Тэгээ намайг яг охиндоо олгоно гэд тэгсэн. Тэгээ банда тэр ээж минь болохоор юу байсан юм? Тоогооч. Аав минь болохоор яг MBC телевизийн редакторч хүмүүс. Тэгээ ээж минь тоогооч болохоор хоёлаа миний охин хаанда миний амралт мамралтаар тий хоёлаа ингэж гоё хоолны газар ажиллаулъя гэд. Тэгээ би ээжтэйгээ хамт авчихсан байхгүй. Тэгээ ээж надад бүх юмыг зааж өгчээсэн. Тэгээд айгүй гоё хоолыг тэгээд би яхаа тоогоочийн солонгосын тоогоочийн тэр юугаар л сураагүй. Яг алийг нь хамгийн гоё хийж. Тэгээ кимчижигээ. За. Кимчижигээ. Тэгээд тэнзанчигээ. Тэнзанчигээ кимчижигээ айгүй олон төрлөдөг байхгүй бас яг бааж. Айгүй олон төрлөтэй. Тэр ингээд айгүй олон төрлөөр нь ингэж бас хийж өгнө. Тэгээд чэё гэд монголчууд яг дуртай хоолойд чинь. Бургуугээ, бүдэжигээ гэл бүгдээ л ер нь хийндээ. Тэгээд бейс тийм монгол хоолнод яг Ужинго гэдэг Монголд сифудад тэр бүрчлэн байдг болохоор сифуд айгуу тийм тодорхой хэмжээний юм баригдмал хийгддэг. Хэрвээ Монголд айгуу гоё сифуднуудээс бол бас айгуу гоё хоолууд хийж чадна. Ужинго ч нэг 8 алч та тий. Жижиг ингээд богино хийж байна. Тэгэл яг тиймэрхүү хоолнууд дээр болохоор хоёр вайнуудыг заримдаа Солонгос хоолтын вайнууд гайгүй зогсчихгүй. Яг махтай болж огцсон. Би бол халуун ногоонтой хоол эзний дараа вино авах жоохон дурггүй. Би бол халуун ногоотой хоол эзний дараа пив уух илүү гоё дээ. Яг вино гэхээр надад нэг виноныхаа амтыг жоохон нэг бараг шууд хэлгээ алчаад байгаа юм шиг санагдаад байна. Энэ махны талаар нэг жоохон судалсан чи ер нь дэлхийд Австрали Итали, Япон гурав бол яг махны quality-аар тэргүүлдэг юм л. Итали нь дэлхийд 2-т ордог ч юм. Тэгээд бараг 4-5 руу солонгос үйл үед орж ирж байгаа юм. Чэжүү мэжүү айгүй их тийм өхрийн фермүүд байдаг. Тэгээд өөрийн хануу гэсэн тийм үйлдвэртэй тэр нэг бараг вагyu шиг амар супер. Тэгээд солонгосууд чинь дээр үедээ ер нь жоохон ядуу дандаа л ногоо иддэг, нөгөө будаага иддэг. Эргээгээд одоо 21-р зуун болсон чинь одоо баяжаад гэх юм шолоох хэлгээд айгүй их махаа иддэг болсон. Махаа гоё шараад. Тэгээд сүүлийн жилүүдэд солонгос хоол гэхээрээ нөгөө Европ руугаа, эсвэл Америк руугаа, Япон руугаа илүү стейк хаусуудыг боддог болсон. Яг нөгөө хануу бифийг нь яг гоё нөгөө солонгос ч юм бол арай нөгөө өөр технологиор шаарддаг шүү дээ. Стейк юм зүгээр хайруулын тавган дээр яг гоё нөгөө нүүрсэн дээр галны charcoal гэдэг чинь тэрүүгээр шараад тэгээд тэрийг одоо тэр винотой, вискитэй уух шинэ одоо солонгос одоо фьюжн гэх юм уу тэр American болсон юм стейк хаусууд сүүлийн жилүүдэд бол бүр айгүй тренд болж байгаа юм лээ. Тэгээ тэр утаа яг тиймэрхүү төрлийн солонгос хоол нь вино виски зэрэг бүтээгдэхүүнүүд бол айгүй гоё тохирдог. Сонирхолтой юм те. Psychologically одоо энэ тархинд хувийн first impression гэдэг зүйл анхны сэтгэл гэдэг зүйл бол хамгийн чухал юм байна гэдгийг би хэд хэдэн ихтгэл одоо бэлдэж чагтаа уншиж ирсэн. Тэгээд анхны сэтгэл бол ерөөсөө нэг ихний 30 секундээс 1 минутанд л болдог. Тэгээд тэр анхны сэтгэлийг эвдэн гэдэг бол ер нь маш хэцүү. Тэгээд анхны сэтгэлийн хамгийн чухал зүйл нь бол хувцлалт, үс засалт, хоолойны өнгө, гар хатгалт гэж одоо бизнесийн сургуулиуд заадаг. За сүүлдээ эн чинь ингээд бас юугаар ер нь анхны сэтгэл төрдөг. Ер нь
урлаг одоо тий спорт гэдэг тиймэрхүү зүйлүүдээр айгүй ханхны сэтгэлүүд би хүмүүст төрдөг шүү дээ. Одоо та жишээлбэл ямар хөл бөмбөгийн баг шүтдэг үү? Барса. Тэгэхээр шууд ингээд Барса сонгодог гэл шууд ингээд хүн таныг нэг за нэг иймэрхүү юм байна гэж бараг төсөөлчдөг. Ямар хөө юм бэ? Иймэрхүү ер нь бол жоохон унж мон бол бүр ингээд баашлахаар юм байна. Яг юу гэдэг Английн лиг гэдэг юм бол за ер нь жоохон юм те. Яг тэрнтэй адилхан вино бас би тийм гэж зүйлүүд ойлгож байгаа. Ямар вино дуртай вэ? Энэ бол айгүй чухал. Тэр хүний өөрөө вино. Хит өөрөө байна уу? Sweet wine байна уу? Илүү цагаан ууж гин үү? Улааныг ууж гин үү? Розе ууж гин үү? Шампейн ууж гин үү гэдгээс тэр хүний ер нь нэг характер, анхны сэтгэл их төрдөг гэж би ойлгосон. Тэр утгаараа би виног судалж хүмүүс ерөнхийдөө ямар винонд илүү дуртай юм байна гэдэг хүмүүстэй ярилцах их дуртай. Тэр утгаараа ер нь нэг анхны импрешн дээр энэ хоёр сэдв тодорхой хэмжээнд холбогдох юм болов уу гэж бодож байна. Гэхдээ мэдээж холбогдож байгаа олон төрөл зүйлүүд хүчин зүйл байгаа тийм ээ. Суурин соёл дээр ч маш олон одоо зүйлүүд байна. Ялангуяа хөршөөрөө амьдардаг, олуулаа амьдардаг учраас бие биендээ саад төвөг учруулахгүй байх тухай. За хоол ундны соёл, эдээ ундааны соёл альва зүйлийг тун хэмжээ хэтрүүлэхгүйгээр хэрэгэлдэг байх тухай. За гойлж гангалсан байлаа ч гэсэн юм чи өөрийн гэсэн хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Хитрхи ингээд бүр ингээд амар одоо шайны гэдэг шүү дээ одоо блин нэтер байр. Хитрхи их байвал юм чинь өөрөө даазан хэтрүүл муу харагддаг гэх мэт. Энэ чи өөрөө мэдлэгтэй холбоотой зүйл гэж боддог л доо. Тэгэхээ бит хоёрын анх энэ wine page-ыг эхэлж ийсэн үндсэн санаа бол юу гэхээр энэ бол эдээ ундааны соёлын эхлэлтэй юм аа. Хоолтой зохицох ёстой. Хоолноос гадна хүний өөрийнх нь аж байдал хүн өөрийнхөө амьдрахуутаа бас зохицох ёстой. Дэлхийд ийм соёл байна. Монголд бас өөрийн гэсэн соёлууд бий. Тэр соёлууд бас ингээд дэлхийн соёлуудтай адилхан мөр зэрэгцээ талхаасаа гэдэг ийм зорилго тавиад явж байгаа. Тэгээд хоёр дүүдээ их баярлалаа. Та хоёр одоо зүгээр яг бит хоёрын хувьд ингээд харахад бол маш гоё гэрэл байна. Маш гоё одоо үнэхээр залуучууд та нар их гоё болсон байна. Та нараас одоо бид нар бас суралцах ёстой. Гоё мэдрэмж төрж байна. Тэгээд бит хоёрын урилгыг хүлээж авч мараа нэвтрүүлэгт оролцоод ингээд чинь би бол өөрөө чи яг үндэ бахарч би яг ингэж зүгээр яг нээлээд би ингэж хоолмаар гэж байна. Эдгээр алхах байгаач заалгаар хийсэн ч байх гэж аюулгүй хамттай болсон байна. Мэдээж сонголтууд гоё байлаа. За тэгээд ингээд мараа нэвтрүүлэгт оролцсон та бүхэнд баяр хүргээд бид нэг ийм жижигхэн бэлэг та хоёрт манай зочдтой өгдөг. Яг хоо бидний сонгосон вино Beaujolais wine. Beaujolais wine их сонирхолтой бас. Яагаад гэвэл энэ одоо Albert Bichot компани Францын Бургунди мужийн үйлдвэрлэсэн Beaujolais wine. Энэ Beaujolais бол ерөнхийдөө бол Бургунди мужийн жоохон урд хэсэгт нь өмнө хэсэгт байдаг ийм төрлийн вино. За дээрээс нь та хоёрыг бас сонирхож магадгүй гээд манай Батбилэг найзуудтайгаа зохиосон ийм вино гэж ном байна. Өөрөө түрүү ярьжсэн энэ ном олдохгүй байна. Тийм, манай найз охин өнөөдөр өчигдөр юу вайныхаа номыг өгчөд тэгээд аваа хэвчээ юм шиг үлээ гэж таагаад тэгээ хаалтдаггүй ховор ном гэдээсэн. Тэгээд ийм сайхан бэлгийг таарт гардуулъя. За маш баярлалаа. Би бас Валентины спешиал дугаар болохоор би бас бэлэг. За би ихнэштэй яг өөрөө сонгосон улаан дарс байгаа, вино байгаа. За би бас ягаад энийг сонгосон бэ гэхээр яг түрүү нөө бэлэглэхтэй бас нөө түүхийн ярих нэг чухал гэдсэн. Тэгэхээр энэ Chianti Classico гэдэг вино ерөнхийдөө Chianti болохоор Тоскан мужийн яг тэр нэг 4-5 одоо хотуудтай яг одоо голд нь оршдог би бүс муж гэж ойлгосон. Тэгээд таал очихдоо Chianti л ууж хэлсэн байлээ. Тэгээд би Chianti дайгуу дуртай болоо. Дарааштай эхнэрээ би хамгийн анх Флоранс тавьчаад бид хоёр бодвол дандаа Chianti л ууж хэлсэн. Тэгээд тэр утгаараа би энэ виног сонгосон. Тэгээд сүүл би бас жоохон судлаад байхад яг энэ виноны хувьд бол яг Sangiovese гэдэг усан үзмний сорт 80% орсон байдаг. Тэгээд би яг ингээл Итали явах болгондоо би дандаа зөөгчнөөс асуудаг байхгүй. Би нэг ийм амтан дуртай. Би хуурай. Гэхдээ би жимслэг амтан дуртай гэхээр их хвшлийн улаан винод айгүй Sangiovese-г надад санал болгохтой байсан. Тэгээд би за яг энэ бол миний амт юм байна гэд бодсон байсан. Тэгээд би яг өөрийнхөө бас хамгийн уух дуртай сортны уух дуртай одоо төрлийн виног их нэртэй бэлэг барьж байгаа яг одоо Ruffino гэдэг брендийн хувьд Ducala хийдэг одоо яг энэний хувьд бол манай хэм бол илүү сайн гоё тайлбарлаж өгөх байх.
Баярлалаа. Ямар гоё би. За. Энэ вино яг нэмээд хэлэхэд нөгөө зоригтой би нэг юм дээр 100% санал нэгдэж байгаа нь аливаа юм зөвхөн мөнгө үнцнэхээс гадна түүхэн туршлага гэдэг юм байгаа. Соёл гэж нэг юм байгаа. Энийний үн цэнийг бид нэр ярих хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, мэдрүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ виноны хувьд энэ зоригогийн хэлж байгаа Sangiovese гэдэг сорт нь зөвхөн Италид. Италидаа зөвхөн Chianti гэдэг бүс нутагт ургадаг. Sangiovese гэдэг нь өөрөө сан буюу гигэн, Giovese гэдэг нь Giove гэдэг бурхан нэр. Тэгээ гигэн Giove бурханы цус гэдэг усан үзмийн сорт гэхгүй юу? Chiantid байгаа вино зөвхөн Sangiovese сортоор хийгдэнэ. Тий. Тэнгүүд Giove гэдэг бурхан юу юм бэ гэхээр англи нэр нь Jupiter эсвэл Zeus гэхгүй юу? Аянгийн эртний Грекийн Mythologia Romana гэдэг 12 бурхантай юм шашин байдیں۔ Одоо байхгүй. Энийг бүтээсэн гэж үздэг. Тий. Тэр шашинд байдаг 12 бурханы нэгнийх нь цус гэж үздэг байхгүй юу? Тэгээд одоо хэр нөгөө нэг Христийн шашинд Италида угаах ёслол үлдэхдээ энэ Sangiovese гэдэг сортоор хийсэн Vinsanto буюу гигэн вино гэдэг одоо вин гэдэг нь вино, Санто гэдэг нь одоо аюун гигэн гэсэн үг шүү дээ. Гигэн вино гэдэг виногоор угаал үлдэж талах хэдүүлээд виног нь уулгаад угаа тэр хүн одоо цэвэр реборн хийдэг тийм ёслол үлддэг. Тэгэхээр италичуудын хувьд бол энэ бол нөгөө бурхныхын цус маш үнцэнтэй вино. Тэгээ ийм мэдрэмжтэй виног ингэж сонгоно гэдэг бол чи маш азтай байх шүү. Маш азтай бүсгүй байх шүү. Стагүй. Окей. Тэгээд өнөөдөр ой. Баярлалаа. Баярын өдөр тэгээд ийм гоё харилцаж байгаа Улаанбаатартай та хоёрт урт удаан олон үүдтэй урт удаанаас л зад жаргалтай амьдрахыг хүсэн өрөө. За ингээд нэгэд энэ чинь маш Валентины өдөр болж байгаа юм байна. Та хоёр минь ингээд үлдээд баярлаа. Сайхан хоорондоо халуун дулаан яриа өрнүүлээд гоё виногоо уугаад тэгээ Валентиныхаа баярыг тэмдэглээрээ. Одоо ингээд бат хоёр ажлаа дуусгасан учраас эндээс яваад та хоёрт энэ рестораныг за хоолыг виног та бүхэнд үлдээе. Тэгээд аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө. Маш их баярлалаа. Манай нэвтрүүлэгт бас оролцсон дахин баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Урилга үлээ авч цаг зав гаргаж ирсэн дэх баярлалаа. Баярлалаа. За тэгээд тогтоо. аз жаргал хамгийн сайн бүхний хүсэн өрөө. Тогтоо. Яа. Тач салют. 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 Австрали хамгийн өндөр экспорт дээр хоёрт бичигдэж илээ. Хамгийн сонирхолтой нэгдүгээрт Чили дэлхийд экспортороо тэргүүлээд байгаа. Хоёрдугаарт Австрали, гурав дахь нь аягүй сонирхолтой Өмнөд Африк. Уг нь бол бидний ойлголтоор бол Итали, Испани, Франц нь баймаар тий. Тэгэхэд Чили, Австрали, Өмнөд Африк гурав экспорт